байгаа хуулийн төслийн гол агуулгын талаар мэдээлэлгүй. Тий. За одоо Төв банкнаас санаачлаад нэр бүхий гишүүдийн өргөн барьсан банкны тухай хуулинд энэ удаа орж байгаа нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногийн жуулган дээр хилцэж эхлээд за хардсан намын нөхдүүд маань төв завсарлага аваад энэ дөрөвдөг дуусна. Ингээд үргэлжлээд хилцээд явна. За тэгэхээр миний зүгээс бол хууль бол санаачлагч өргөн барьсан гишүүдийн дунд бол оролцоогүй. За харин өргөн бариад орж ирсэн хуулийн дээр ажиллах ажлын хэсгийг ахаж ингэж ажиллаж байна. За өнөөдөр Төв банкны зүгээс энэ удаагийн оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүдийн талаар холбогдох хүмүүст мэдээллийнхэнд одоо нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. За тэр арилжааны банкны нөхдүүд ч оролцлоо. За байнгын орооны их хурлын гишүүд ч бас ингэ оролцоод өнөөдөр ийм мэдээлэл өгсөн ийм уулзалт боллоо. За тэгэхээр энэ удаагийн банкны тухай хуульд оруулж ирсэн өөрчлөлтийг ингэ танилцахад ерөнхийдөө хоёр том концепц өөрчлөлт байна. За тэгэхээр энэ хууль маань өөрөө ер нь 90 оноос ингээд Төв банк, арилжааны банк гэдэг ийм хоёр тогтолцоотой болсноос хойш ингээд 3 удаагийн юм зовлон үзэж байгаа. 90-ад оны сүүлийн үе одоо Азийн хямралаас эхэлтэй манай эдийн засгийн хямрал байна. За 8, 9, 10 оны хямрал байна. За энэ удаагийн хямрал юм. Тэгэхээр энэ тухай бүрд бол хуулиудаа ингээд олон ингээд туршлагаасаа хараад энэ өөрчлөлт сайжруулж явах ёстой юм. Энэ удаа ч гэсэн бас эдийн зарчмаараа орж ирж байна. За мөн нөгөө талаас олон улсын валютын санта харилцан тохиролцоод хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд Төв банкны арилжааны банкны тухай хуулиуд дээр цохог өөрчлөлтүүдийг бас хийх ёстой юм үүрэг хүлээсэн байна. Тэгэхээр Төв банк маань өөрөө ер нь энэ банкуд дээр ямар гол юм зохицуулт хийх ёстой, яагаад хийх ёстой юм бэ гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр сая энэ тоо хэллээ. Банкны систем нийтдээ 27 их найт төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Актив. Гэтэл тэрний зөвхөн 3.3 их найт буюу 12% л яг эзэдийн хөрөнгө байдаг. Үндс нь бусад одоо 24 их найт төгрөг буюу 88% нь олон нийтийн Монголын ард түмний хуримтлал байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монголын ард түмний энэ олон нийтийн хуримтлалын эдийн засгийн аюулгүй байдал, энэ орлогын аюулгүй байдлыг өмнөөс Төв банк шийдвэр гаргаж энэ дээр эдийн засгийн хамгаалалт хийж явж байгаа хэрэгтэй. Энэ шийдвэр гаргах тэр чадамж, энэ боломжийг илүү хүчтэй болгож байгаа ийм өөрчлөлтүүд байна. Нөгөө талаас арилжааны банкны хөрөнгө оруулагч нар эзэд за энэ арилжааны банкн дээр байгаа энэ олон нийтийн хөрөнгийг удирдах байгаа, менежмент хийж байгаа энэ банкируудын хариуцлагыг нь өндөржүүлсэн, тэдэнд тавих эдийн засгийн болон нийгмийн шаардлагуудыг өндөржүүлсэн ийм гол санаатай ийм бол орж ирсэн байна. За тийм энэ охин компанийн хувьд бол хоёр бололт байна. Банк маань өөрөө охин компани байж болно. Эдийн засгийн ийм бүлэг. Мөн банк маань одоо байгаа хуулиараа доороо охин компанитай байх боломжууд нээлттэй байдаг. За тэгэхээр энэ хууль хизээ орж ирсэн байх 2010 оны эдийн засгийн хямралын үед банкны хуулинд өөрчлөлт орсон та бүхэн санаж байгаа тийм ээ. За тэр үед бол орсон өөрчлөлтөө тэр үед бол ямар үйл санаар орж ирсэн бэ гэхээр хөрөнгөний зах зээлийг банкны системд байгаа хөрөнгөөр дэмжиж энэ дээр хөгжүүлэлт нь өшүүрэг болгоё. Тэрнийх нь нэг сувг нь энэ охин компанилаж болох юм а гэдээ оруулсан байгаа байхгүй. За энэ нь бол тухайн үед эдийн засгийн хямралын үед бол боломжийг өгсөн. Энэ хууль бол хуулийн өөрчлөлт ажиллаа хийсэн гэж үзэж байгаа. Одоо бол энэ охин компани талаар зохицуулт шаардлагагүй болж ирж байна. За тэгэхээр би дахиад хэлэхэд энэ банкны системд байгаа олон нийтийн хөрөнгийн менежмент нь бол маш консерватив байх хэрэгтэй. Хамгийн эрсдэл багтаагаар хамгийн найдвартайгаар энэ банкнд эргэлж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш энэ охин компаниар дамжаад хамгийн савлгаатай хөрөнгөний зах зээл, үн цаасны зах зээл тэрлүү явж орж энэ олон нийтийн хөрөнгийг эрсдэлд оруулах шаардлагагүй юм байна. Хэд хэдэн жишээ гарлаа шүү дээ сүүлийн жилүүдэд тийм ээ. Эрдэнэтэй холбоотой ч юм хөрөнгөөр 1-2 банкар дамжсан юмуд ч юм бол яг энэ банкны энэ хууль заалтны охин компани байж болох энэ цоргоор яваад орчиж байгаа юм да. Тэр энийг бол хязгаарлах нь цаг болцсон энэ охин компаниар дамжуулж хөрөнгөний зах зээл дээр банкуд ажиллахыг нь бол энэ удаагийн банкны хуулийн зохицуулалтаар хязгаарлана. Энэтэй холбоотой нэг асуудал эдийн засгийн байнгын орон дээр ярих банкнууд арилжааны банкнуудыг нээлттэй компани болох асуудлыг ярьсан. Нээлттэй компани болсноос болоод бас зарим банкуд дампуурсан гэсэн асуудлуудыг бас ярьж байна. Энэ тухай. Тэгэхээр энэ нээлттэй компани болгох асуудал бол банкны хувь нөлөөлөгчд эзэдийн өөрийнх нь шийдвэрийн асуудал. Энэ бол нээлттэй шүү дээ. Технээс энэ Төв банкнаас төрөөс энийг зохицуулж шалгалт үзүүлэх бол боломж байхгүй. За манайхад үндсэндээ 27 жилийн банкны түүхэнд 2 банк олон нийтийн банк болох гэж оролдсон.
тийм ээ. Зоос банк, Анууд банк хоёр нь 22% ийм дотоодынхоо хувьцааг дотоодын биржээр гаргасан. Харамсалтай нь энэ хоёр банк маань бол хоёулаа өнөөдөр үйл ажиллагаа явуулахгүй нь хоёулаа хаагдсан байгаа. Тэр амжилтгүй болсон юм түүхтэй. Тэгэхээр эндээс юу харагдж байна вэ гэхээр ер нь манайх дотооддоо ийм бирж дээр олон нийтийн зохицуулалттай хувьцаат компани болоход банкуд өөрсдөө маш сайн бэлдэх хэрэгтэй байна. Маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэрнээс биш одоо хөрөнгө их усөөр татах ч юм уу бусад одоо өөр санхүүгийн зорилгоор эдийн засгийн зорилгоор ингэж олон нийтийн компани болох нь бол манай урдны энэ хоёр банкны туршлагаас харахад бол амжилтгүй болон цаашдаа ч гэсэн энэ төрийн зохицуулалт энэ дээр бол маш сайн явж ирэх хэрэгтэй. Дээрээс нь манай энэ одоо хувьцаат компани болно гэдэг нь тэр хувьцаа авж байгаа эзэмшигч бол хадгаламж эзэмшигч биш банкны эзэн болж гэнэ гэдгийг маш сайн ухамсарлахад. Өөрөөр хэлбэл тэр банкны төлөө, банкны хувь заяаны төлөө ашигтай байна уу, алдагдaltaй байна уу, доктортой байна уу гэдгийн төлөө одоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм баггүй. Тэрнээс биш хадгалж эзэмшигч чиг би тогтмол одоо дивиденд аваад, ногдлоо шиг аваад ингээ суугаад авах хөрөнгө оруулалт энэ биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр одоо Анууд банк, Зоос банк хоёр хувьцаа гаргаж явах үед бол олон одоо ингээд эргээд харахад this хувьцаа авсан хүмүүсийн өөрсдийнх нь одоо тэр санхүүгийн одоо мэдлэг санхүүгийн хариуцлага нь бас нөгөө талаар сул байсан нь харагддаг байхгүй юу. Ерөөсөө одоо тэр компанид би хоёр банкны хувьцааг авчихсан. Энэ хоёр банк одоо яг хадгаламж шиг л одоо миний одоо ногдлоо шиг өгч явах ёстой гэсэн ийм хүлээлтийг мэдэхгүй байр суурьнаас байгаад байдаг. Дараа нь энэ хоёр банк одоо татан буугддаг. Нэг одоо төрөөс буруу нэгж төрөөс энэ мөнгө одоо буцаад нэхэмжлэх ч юм уу иймэрхүү өнгөөс гарч ирсэн. Гэхдээ энэ дэр бас төрийн зохицуулалт бол бас дутуу байсан байгаа. Тэрэн дээр юу вэ гэх юм бол энэ хөрөнгөний биржүүд дээр бол жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс төр бол энэ дээр нэг хяналт тавих зохицуулалт хийх юм механизм зайлшгүй байх ёстой. Энэ нь бас нөгөө талаас бас дутагдсан тийм. Зээлийн хүүний энэ дээр бас нэг юм яах нөгөө иргэдэл банкны тухай нэг юм. Зээлийн хүн дээр нөгөө ипотекийн зээлийг дагаад буурахна гэж иргэдийн хувьд нэг тийм хүлээлт биш. Энэ бол худлаа болж та. Би нийлүүлээд яриад юм. Тэгэхээр энэ удаагийн банкны тухай болд орж байгаа өөрт нэмэлт өөрчлөлтүүд дотор энэ зээлийн хүний дээд хязгаарлалтыг тогтооносон зал байхгүй. Банкны тухай хуулийн дээр бол байхгүй. Банкны тухай хуулийн дээр өөрчлөлт орж байгаа дагаж орж иж байгаа 3 хууль байгаа. Зөрчлийн тухай хууль, банк эрх бүхий этгээд мөнгө хадгалах төлбөр тооцоолсон зээлүүлж санаа тухай хууль, төв банкны хууль гэдэг 3 хуулинд өөрчлөлт орж байгаа. Тэрний сая энэ дэр урт нэртэй зээлүүлж санаа тухай хуулийн дээр ганцхан хөлбөр орж иж байгаа. Тэрэн дээр юу вэ гэхээр төв банкнаас одоо зээлийн хүний дээд хязгаарлалтыг тогтоож болно гэсэн төв банкнд үүрэг өгсөн. Энэ ч одоо банкны тухай хууль орж иж байна. Гэтэл дагж байгаа хуулийн дээр төв банкнд үүрэг өгсөн ийм заалтыг хууль санаачлалын зүгээс нэмж оруулсан ирсэн байна лээ. Тэгэхээр энэ бол банкны тухай хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа энэ ч өөрөө маш том агуулгатай концепц бид түрүү маш дэлгэрэнгүй ярьлаа тий. Дээр нь орж иж байгаа энэ зээлийн хүний одоо хязгаарлалт бол яг энэ удаагийн орж иж байгаа өөрчлөлтөд бол огт хамаагүйгээр хамааралгүйгээр шууд холбоогүйгээр ингээд нэмж орж ирсэн. Цаад олон нийтийн дунд одоо хүлээгдэж байгаа агуулгаараа айгүй том хүлээд үүсгэж байгаа боловч энэ удаа оруулж ирсэн яг энэ текстийн өөрчлөлтөөр бол маш жижиг хэсэг нь байхгүй. Яг зээлийн хүүгийн зохицуулалт, зээлийн хүү бууруулах, зээлийн хүүтэй ер нь төв банк яаж оролцох ёстой, эдийн засгийн манайгаар ямар байх ёстой ингээд ярих юм бол энэ зөвхөн тусдаа маш том сэдв болоо явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дундаас таасаа асуулаад ипотекийн зээл гэдэг. Тэр ипотекийн 8% зээл бол өөрөө тусгай зориултын зээл. Тусгай зориултын арилжааны зээл бол биш. Энд чинь 4% их усрын банкудад өгчөж байгаа байхгүй. Энэ 4% их уср 3% их уср өглөө энийг чи цааш нь зөвхөн 8% хүртэл зээл өгнө шүү. Ипотекийн зээл өгнө шүү. Тэгэхээр их уср нь бэлэн, зориулт нь тодорхой ийм зээл. Арилжааны зээл бол биш. Тэгэхээр энд яригдж байгаа энэ хүүчин бол арилжааны зээлийн хүүгийн асуудал ярьж байгаа. Банкуудын зээлийн дундаж хүүг арилжааны зээл байхгүй. Өөрөөр хэлбэл банкн дээр очихоор эн чинь арилжааны их уср, нөгөөд нь хадгаламжийн их уср. Маш өндөр хүүтэй хадгаламжийн их уср хүүгийн төлж ин талтай арилжааныхаа зээл өгж байгаа ийм асуудал байхгүй. Тэгэхээр арилжааны хүү бол манад өндөр байгаа. Гэхдээ сүүлийн нэг 2000 оноос хойш ингээд зээлийн хүүгийн трендийг харах юм бол тодорхой хэмжээнд бууж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдөр бас хангалтгүй байна. Яг эрэлт хэрэгцээг хангаж чадах тийм нам төвшөнд байж чадахгүй байхгүй. Тэр нь яагаад ийм байна вэ гэхээр энэ зээлийн хүү, энэ инфляцийн төвшин, энэ ханшийн энэ төвшин бол ерөөсөө өөрөө манай эдийн засгийн өнөөдрийн байгаа байдлыг ерөөсөө тусгална юм. Манайд өнөөдрийн манай эдийн засгийн бүтц ингэ гажиг ингэж явж ирснээс болоод манай санхүүгийн суур өртөг мөн маш өндөр байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө эндээс гарч иж байгаа санхүүгийн зурчлалуудын энэ бүтээгдэхүүнүүд өндөр байгаа даа юм. Тэгэхээр энд бид нар их томор зургийг нэг томоор харж бид нар энийг одоо төрийн зохицуултуудыг хийх хэрэгтэй.
Тэр хамгийн нэгдүгээр одоо бид өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Өрсөлдөөн дэмжинэ гэдэг маань одоо тэр их усүр банкуд хямд их усүрийг одоо өөрсдөө бий болгох. Энэ одоо тэгээд энэ санхүүгийн зах зээл дээр энэ хязгааргүй одоо эрэлт хэрэгцээг тэрийг нь хангах тэр хангалттай их усүрийг бий болгох тэр тал дээр л одоо төрөөс маш сайн зохицуулт хийж өгсөн. Арилжааны банкуд энэ хуулийн төслийг нь хэрхэн хүлээж авч байна? За би яг тэр талаар сайн хийж мэдэхгүй байна. Энэ чинь нөгөө нэг өргөн хилцүүлгийн дээр сайн харахад бол арилжааны банкуудын холбоогоор дамжаад төв банк дээр нэлээд ажилласан юм шүү. Хоорондоо энэ хуулийн төсөл дээр нэлээд суусан хэдэн удаа хилцүүлэг хийсэн. Арилжааны банкудаас авсан саналуудын миний ойлгосноор бол нэг 80-аас 90% тусгасан юм байна гэж би. Арилжааны банкуд энэ арилжааны зээлийн хүүгээ буулгаж чадахгүй бол гадны хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх тухай асуудлыг бас яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын гадны хөрөнгө оруулалтын банк бол бас л нэг өрсөлдөөнийг дэмжиж байгаа хэлбэр байхгүй. Одоо манай банкны систем нь өөрөө ерөөсөө маш үнэтэй хадгаламжийн их усүр төр тогтдог. Нийт их усүрийн чинь бараг 70% нь маш үнэтэй хадгаламжийн их усүр тогтдог. Тэгвэл маш хямд их усүр яаж оруулж ирэх вэ? Банкуд гаднаас өөрөөсөө зээл авчруулна, хөрөнгө оруулалтад татжуулна. Мөн дээрээс нь одоо гадаад зах зээл дээр байгаа тэр одоо хямд их усүрүүдийг гадны банкны салбар ч юм уу гадаад хөрөнгө оруулалттай банкудаар дамжуулж оруулж ирэх ийм боломжуудыг л зохицуулах гэж байна. Энд ямар эрсдэл үүсэх вэ? Тодорхой хэмжээний эрсдэл байлгүй байх уу? Энэ дээр бол бид дотоодын зах зээл, банкны зах зээлийнхээ бас тодорхой хэмжээнд хамгаалах хэрэгтэй. Тэрнээс үүш тийм хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох юм бол манай банкуд маань бол гадаад том банкудтай харьцуулахад жижигшүүлдэг. Хөрөнгө оруулалтын зээл оруулахгүй зөвхөн арилжааны зээл болгох гэдэг нэг тийм зохицуулт хийх яриасан. Үгүй тэгэхээр хөрөнгө оруулалтын чиглэлийн гэдэг маань одоо хөрөнгөний зах зээл дээр ч ажиллана, мөн арилжааны зээл ч зах зээл дээр ч гэсэн ажиллана. Арилжааны зах зээл дээр ажиллахдаа яг манай банкуд өнөөдөр ажиллаж байгаа зах зээл дээр бас хэд түрэмгийлж орохгүй байх тэр зохицуултыг нь л одоо төрөөс хийх хэрэгтэй.